өдрийн цаг тутмын мэдээлэл бэлэн боллоо. Студид төлөвлөгч Ариун Зул мэдээлэл танилцуулна. Нэмэгдсэн үртгэн албан дотрын баримт бүртгүүлсэн бол буцаан олголтод жилд нэг удаа авах ёстой. Энэ дагуу өнгөрсөн оны нөөтийн буцаан олголтыг 1-р сард олгоно. Энэ удаад 808,000 эргэн 140 тэрбум төгрөгийг нөөтийн буцаан олголт маягаар олох тооцоо гарсныг албаныхан мэдээллээ. Мөн буцаан олголттой холбоотойгоор баримт систем бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон овогнэр гарууд регистрийн дугаар, имэйл хаяг дансны дугаараар эхлэн шалгаж баталгаажуулахыг холбогдох талаас анхааруулж байна. За бүртгэлийн мэдээлэл алдаатай эсвэл дутуу оруулсан 22,000 эргэн нөөтийн буцаан олголтод хамрагдах боломжтой болсон байгаа юм. Тиймээс дээр хэрэгэд 2018 оны 1-р сарын 22-ны өдрөөс өмнө баримт цэгийн цахим хаяг хандаж хувийн мэдээлэл болон дансны дугаараа засаж баталгаажуулахыг татварын ерөнхий газраас зөвлөж байна. Дархуул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн их сургуулийн гудамжны нэгэн айлын хашаанаас хүннүүгүй юм бушны таг олдсон байна. Тодорхойлбол 2018 оны 9-р сард хашаанда 0-1 ухаж байхад уг гарсан байна. Эртний олдвор болохыг мэдсэн энэхүү багийн иргэн аймгийн хүмүүсийн эрдэм шинжилгээний ажилтан болон археологчид хандсан байгаа юм. Уг олдвор хүргүүлсний дараагаар палеонтологч археологчид шинжилэн судалсны эцэст хүннүүгүй олдвор төдийгүй буш бунхны таг болохыг тогтоожээ. Буш бунхны таг гэх тус толдвор нь 100 хэлбэртэй замаа дотор нь арц угуулж байсан гэмээр хөө тордог болсон байна. Агаарын чанарын албанаас авсан агаарын индексийн мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр 10:30 минутын байдлаар 100 айл орчимд агаарын хамгийн их бохирдолтой байгаа бол Монгол газар орчмын газар цэвэр гарсан байна. Харин Амгалан, Баяншуу, Толгойд үндэсний телевиз нисэх орчимд агаар бага зэргийн бохирдолтой буюу АЧ 137-аас 202 үзүүлэлттэй байна. Агаарын чанарын индекс 101-ээс 250 буюу бага зэргийн бохирдолтой үед хэд мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг. Сөрөгсөдөөс амьсгалын замын архаг өвчин ялангуяа гуурсан хоолойн бактери авчтай хүмүүст нөлөөлөл илүүртэн. За тиймээс зүрхүүшний эсвэл архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс даралтаа тогтмол хийнэж эмээ хугацаанд нууж цэвэр агаарт салхинд гарахыг зөвлөж байна. Warner Bros компанийн бүтээл Супер Баатруудын сэргэвт Aquaman кино 4 дахь 7 хоногт бокс офисын жагсаалтыг тэргүүлээ зогсохгүй нийт 1.2 тэрбум $ын ашиг орлого олж тэрбумтон киноны игнэ шилжлээ. Өнгөрөх 2018 нээлттэй хийсэн хар хэрвэс өшөө аврагчид цаглаш гүдэн буюу Avengers Infinity War ерийн галын цэцэрлэг мөксөн хаан тус зэрэг кинонууд тэрбум $аас давсан ашиг орлого олж байсан юм. DC Comics цувралын энэхүү Супер Баатруудаас сэдвлэн бүтээсэн кинонуудаас зөвхөн харанхуйн хүлэг буюу The Dark Knight 2008 за мөн 2 дугаар анги нь тэрбум $аас илүү ашиг олж байсан юм а. За тэгвэл Aquaman киног Малайз гаралтай Австралийн кино найруулагч James Wan найруулсан байна. За түүнийг хүрөө цуврал кинонууд The Conjuring, Annabelle, The Nun, Галзуу хурд 7 зэрэг киног найруулснаар нь үзэгчид сайн мэдгэлээ. Францын нийслэл Парис хотын жуулчдын хамгийн ихээр үйлчлүүлдэг Ховард гэх нэртэй нарийн бовны дэлгүүрт хүчтэй дэлбэрэлт болсны талаар Reuters-ийн мэдээллээ. Дэлбэрэлт өнгөрсөн бямба гарагийн 19 цагийн орчимд болсон ба цагаагийнхан Ослын газрын хамгаалалтанд авсан байна. Уг дэлбэрэлтийн үеэр 4 хүн амьаалдаж 100 гаруй хүн шархагдсан гинэ. Ослын газар 30 гаруй гал сүнүүгч ажиллаж иргэдийг яаралтай нүүлгээр шилжүүлсэн байна. Амьаалдагчдын 2 гал сүнүүгчд гин. Тус нарийн бовны дэлгүүр 6 давхар барилгын 1 давхарт олон жилийн үйл ажиллагаа явуулж байсан байна. Прокурорын газар дээр энэхүү хэргийг ажиллаж байгаа уламжилж дэлбэрэлтийн шалтгаан удахгүй тодорхой болно гэж хэлжээ. Гэрчүүд барилгад хий алдагдсан хүнсний газ дэлбэрсэн гэж ярьж байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Өргөжлөлтөн цагаараа мэдээлэл хүлээн авч үзсэн нь.